Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. Майкл Уильямс 1969 оны 10 сарын 16-нд Флоридагийн Талахасид төрсөн. Тэр бол айлын баг хүү, дээрээ нэг ахтай. Эцэг нь 2 хүүгээ ухаалаг, шудраг хүн болохын тулд их хичээжээ. Гэрэнч тийм сайхан амьдрдаггүй байсан болохоор багаас нь хөдөлмөр, мөнгөний үндсэнийг ойлгуулсан. Майк хүүхэд байхасаа ажил хийдэг байжээ. Өөрийн 3 цагт босоод дэлгүүрт ажилладаг байсан. Майк бол яг л кинон дэр гардаг төгсгүү шиг ангийн дарга, хөл бөмбөгийн тоглогч, ухаалаг, царайлаг нэгэн. Үргэлж инээж явдаг найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байсан. Майк нэг охинд хайртай байжээ. Денис Мэрил. Тэр хөгжөөнд дэмжигч бүжигчин байв. Ахлахынгаа хамт төгсөөд хоёулаа Флоридагийн улсын их сургуульд орсон. Денис нэгтлэн Майк бол чанарын хяналт хариуцсан мэргэжлийг сонгожээ. Хоёулаа хөдөлмөрч тууштай хүмүүс тул тэднийг төгсхос гэж ярьдаг байв. 1994 оны 12 сарын 17-нд тэд хурмаа хийсэн. Тэр өдөр бол бүгдийн хүсэн хүлээсэн, сэтгэл тогтлуулсан өдөр байлаа. Майк эхнэрээ маш их хайрладаг байсан. Ажлаа хийж байхад нь энийг хийгээд өгөөч гэвэл гүгээд л очдог нэгэн байв. Түүний хамгийн сайн найз бол Брайан Честер. Багаасаа найзалж тэр үеэс хойш салшгүй найзууд болсон. Майк эхнэр хүүхэд ойр дотныхоо хүмүүстэй халамжтай, үнэнч хүн байв. Нэг хүүхэдтэй байсан ч удахгүй 2 хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан. Майк багаасаа нугасны ан хийх дуртай. Завтай үедээ нуур руу гарч ан хийдэг. Тиймээс ан хийхээр гарсан нь эхнэрт нь бол ердийн зүйл. Нэг өглөө ан хийгээд буцаж ирээд гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарах ёстой байсан. Гэртээ буцаж ирэх цагч тодорхой байв. Гэвч тэр өдөр орой болсон ч Майк ирээгүй. Уцаач авсангүй. Эхнэр Денис айж гэр бүл найз нөхдрүүн залгасан. Майк өнөөдөр ан хийхээр явсан юм л да. Та нар түүнийг харсан уу гэж асуусан. Хамгийн түрүүнд дуудлагыг нь авсан хүн бол найз Брайан байв. Брайан Майкийн ан хийхээр явсан нуур руу явсан. Цагдаа найзууд нь гээд бүгд хайж эхэлжээ. Брайан Майкийн машин завийг олсон. Магадгүй завин дээрээ байгаа байлгүй гэж найдаад зав руу утсан ч Майк байсангүй. Завин дотор нь аврах хантаас, ангийн бүү, хиймэл нугасны чимэглэл, завины мотор нь унтарсан хэрнээ шатхуун нь дүүрэн байжээ. Тэр үед ус маш хүйтэн байсан. Хэрвээ завин дээрээс унсан бол хүйтэн усанд удаан амьд үлдэх бараг боломжгүй. Тэгээд жин нуурын хамгийн аюултай зүйл нь матрууд. Матар олонтой гэдэг утгаараа аврагч нарч болгоомжтой ажиллаж байлаа. Хэдийгээр нуур томч гэлээ хайгуулынхан бусад газрыг шалгаж эхэлсэн. Гэвч 10 гаруй хоног хайсан ч ямар ч уулмөр цогцолдоогүй. 10 дахь өдрийн орой нэгэн малгай олцсон. Тэр малгай гэр бүлийнхэнд нь үзүүлэхэд Денис Брайан хоёр хоёулаа иймэрхүү малгай байсан байж магадгүй гэж хэлсэн. Гэхдээ ДНК шинжилгээгээр Майкийн ямар ч улмөр илрээгүй. Энэ хачирхалтай байлаа. Өмнө нь энэ нуурт унсан бүх хүний цогцос олддог л байсан. Учир нь хүний цогцос хийгээр дүрч усны мандал дээр хөвч гарч ирдэг. Гэтэл Майкийн цогцос хизээч гарч ирсэнгүй. Ингээд зарим хүмүүс матар Майкийг эзэн гэж итгэж эхэлсэн. Гэхдээ энд итгээгүй ганц хүн бол Майкийн ээж. Майкийн ээж маш ухаалаг, хатуу, төвчээртэй эмэгтэй байсан. Бусд нь Майк зүгээр л ослоор амь насаа алдсан гэдэгт итгэж байсан ч Майкийн ээж ганцаараа "Миний хүү зүгээр осол төртөөгүй. Энэ бол гэмт хэрэг" гэж хэлсээр байлаа. Майкийн ээж бүр гудамжинд гарч самбар барин "Хүүмэн матарт идэгдээгүй, надад туслаач" гэж тэмцэж эхэлсэн. Зарим хүмүүс түүнийг солиорч өгсөн хөгшин авгай гэж хоолжээ. Гэвч Майкийн ээж бууж өгсөнгүй. Тэр өдрөөс эхлэн хүүгийнхээ төлөө тэмцэн 20 жил эхэлсэн юм. Тэгэх явцдаа Майкийн ээж нэгэн зүйлийг гэнэт санджээ. Майк нэг удаа ээжтэй "Ээжээ матрууд өвөл хооллдгүй" гэж хэлж байсан юм байна. Энэ үг түүний толгооноос гарахгүй байв. Тэгээд тэр матар судлаач хүнтэй холбоо барьж мэргэжлийн дүгнэлт авсан. Матар судлаач хэлэхдээ өвлийн улиралд матрууд идэж хайдгүй, ус хит хүйтэн үед бие нь идэхгүй байдалд орж хөдөлгөөнгүй болдог. Бүр 1-2 жил хоол идэхгүй амьдарч чадна. Хэрвээ матар үнэхээр хүн барьсан бол ямар нэг уулмөр заавал үлддэг. Урагдсан хувцас, яс, арьс эсвэл нэгэн биологийн уулмөр байх ёстой. Гэтэл Майкаас үлдсэн цорын ганц зүйл гэвэл машин, зав, малгай. Майкийн ээж өөрөө мөрдлөг хийж эхэлсэн. Хинтээ уулзах хэрэгтэйг тэмдэглэж бүх зүйлийг цэгцтэйгээр бичиж байлаа. Ингээд Майк алга болоод 6 сар өнгөрсний дараа нэгэн загасчин Семинал нуурын эрэг дээрээс ан хийхдээ өмсдөг өмд олсон юм. Өмдний халааснаас нь Майкийн ан хийх хэрэгтэй бичиг баримт гарч иржээ.
Хүмүүс цогцсон ойрхон байгаа байлгүй гэж найдаж дахин хайлт эхлүүлсэн ч цогцолдоогүй. Нуурнаас уулзсан ангийн өмд хитрхий цэвэрхэн байсан. 6 сар усанд байсан гимээргүй бүр яг өчигдөр гаргаж ирсэн мэт. Бичгийн ч усанд дэвтээгүй гарын үсг нь тод. Энэ бүхнээс Майкийн ээж нэг л зүйлийг ойлгожээ. Хэн нэгэн эдгээр зүйлсийг зориуд энд орхисон байна. Харамсалтай нь мөрдөгч нар үүнийг Майк нас барсанд батлагдлаа гэж үзжээ. Ингээд ээж нь бүхнийг эргэн санаж үнэн гэж яг юу болохыг ойлгох гэж оролдож эхэлсэн. Тэгтэл Майк алга болсноос ердөө 7 хоногийн дараа эхнэр Денис нь амь насны даатгалын мөнгийг нэхэмжилсэн гэдгийг олж мэдсэн. Одоогийн аншаар бол бараг 24 тэрбум төгрөг. Гэхдээ энд нэг том асуудал байв. Майк албан ёсоор нас барсан гэж тооцогдоогүй. Сургагийн алга болсон хүн гэсэн статустай байсан. Флоридагийн хуулиар бол ийм тохиолдолд 5 жил хүлээсний дараа л нас барсан гэж үзэх боломжтой. Денис даатгалын мөнгө авахын тулд нас барсан гэсэн бичиг хэрэгтэй. Тэр бичгийг гаргуулахын тулд 2 нөхцөл биелсэн байх ёстой. Оршуулгын ёслол хийсэн байх, нас барсан гэсэн нотлогоо байх. Денис оршуулах ёслол хийсэн. Харин 2 дахь нөхцөлийг анх хийхдээ өмсдөг өмд олдсноор батлах гэж оролцсон юм. Тэгэхээр энэ бүхэн санамсаргүй давхцал биш, харин зориуд төлөвлөсөн алхам байж магадгүй гэж сэжгэлсэн. Майкийн ээж энэ бүхнийг улам илүү судалж эхэлсэн. Бүх зүйл нэг л тохиромжтой яг л кино шиг давхцаж байгаа нь түүнийг эргэлзэхэд хүргэж байлаа. Тэгээд л тэр мэдээллийг дистаралтай цуглуулах өөрөө бараг мөрдөгч шиг ажиллаж эхэлсэн юм. Бүр бүхнийг тэмдэглэж хизээ хин юу хийснийг бичиж баримт болгон хадгалж байлаа. Бусад хүмүүсийн хувьд бол энэ нэрийг аль хэдийн хаагдсан өнгөрсөн явдал мэт санагдаж байсан ч Майкийн ээжэд бол хизээш дуусаагүй тэмцэл байсан юм. Эцэст нь тэр орон нутгийн хэвлэлд хандаж болсон явдлыг олон нийтэд дэлгэж эхэлсэн. Хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан зүйл бол цогцос байхгүй оршуулгын ёслол, маш хурдан олдсон даатгалын мөнгө, с ิจ гтэй санамсаргүй олдсон ангийн өмд. Энэ мэдээ гармагт Денис тэлсэнгүй. Майкийн ээж рүү утсаар айлган сүрдүүлж эхэлсэн. Хэрвээ чи дахиад ийм юм ярих юм бол ач охиноо дахиж хизээж харахгүй шүү гэж хэлсэн байдаг. Гэсэн ч Майкийн ээж бууж өгсөнгүй. Хүүгийнхээ хэргийн үннийг олохын тулд өдөр бүр загтал бичиж даатгалын компани, прокурор, хууль сахиулах байгууллагуудад баримтаа илгээсээр байсан. Хинч түүнийг сонсоогүй. Гэхдээ нэг өдөр Флоридагийн хууль сахиулах товчоо түүнтэй уулзахаар боллоо. Мөрдөгч нар ихэндээ Майкийн ээжэд нэг их найдвар тавиагүй. Зүгээр л хүүгээ алдсан гашуудсан ээж л гэж бодсон. Гэхдээ уулзахад Майкийн ээж 27 хуудас бүхий маш цэгцтэй баримт бичиг авчирсан байв. Тэр бүх баримт бичгийг уншсны дараа мөрдөгч нарын бодол өөрчлөгдсөн. Энэ зүгээр нэг хин нэгэн алга болсон хэрэг биш, гэмт хэрэг гэж бодогдсон. Тиймээс тэд хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Шалгалт эхлээд хамгийн түрүүнд Майкийн амь насны даатгалуудыг шалгах явдал байв. Майк нийт 3 өөр компанид амь насны даатгалтай байсан бөгөөд тэдгээрийн нэг нь маш их анхаарал татсан. Сүүлд хийсэн $1 сая даатгал яг Майк алга болохоос 6 сарын өмнө хийгдсэн байжээ. Харин энэ даатгалыг хэн хийж өгсөн гэж Майкийн хамгийн сайн найз Брайан. Мөрдөгчд үүнийг хараад гайхаж хоцорсон. Зүгээр нэг тохиолдол гэж юу гэж дотроо эргэлзэж байв. Брайан даатгалын салбарт ажилладаг байсан ч Майктай дотн харилцаатай болохоор энэ бүхэн улам с ิจ гтэй санагдаж эхэлсэн юм. Гэтэл хэдхэн жилийн дараа 2005 онд Брайан өөрийн эхнэрээс салсан. Тэгээд Денистэй гэрэлжээ. Энэ явдал хүмүүсийг шоконд оруулсан. Майк алга болоод хэдхэн жилийн дараа эхнэр нь нөхрийнхөө найзтай гэрлэж байна. Яаж юм байж болдсон бэ гэж бүгд дуу алдаж байв. Тиймээс мөрдөгчд Брайан Денис хоёрыг илүү анхаарч ажилласан. Хамгийн гол нь тэднийг шууд сэжиглэх нотлох баримт байгаагүй. Цогцолдоогүй, гэрч байхгүй бүх зүйл таамагтуудыг. Ингээд 2016 оны 8 сарын 1 өглөө Майкийг алга болсноос хойш 16 жил өнгөрсөн тэр өдөр гинтийн үйл явдал болов. Денис өглөө ажилдаа явах гээд машиндаа суусан. Гэтэл гинэд арын суудлаас хүн буу тулгсан. Энэ хүн бол Брайан байлаа. Тэр гартаа буу цайруулагч будас бүр усны хамгаалалттай хувцас өмссөн байв. Энэ бүхнийг хараад Денис Брайан намайг алхаар төлөвлөсөн байна гэж ойлгосон. Гэхдээ тэр сандарсангүй маш ухаалаг шийдвэр гаргасан. Машинаа ойролцоох зогсоогоод Брайаныг тайвшруулахыг хичээсэн. Бидэнд асуудал байгааг мэдэж байна. Хамтдаа шийдэж чадна. Чи надад хайртай болохоор ингэж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол зөв арга биш шүү гэж зөөлнөөр ярьж байв. Үүнийг сонсоод Брайан хэсэг тайвширсан.
Гар нь чичирч сэтгэл санаа нь докторгүй бууга барьсаар л байлаа. Харин Денис аавтай чин уулзчаад ирэх гэв. Тэр үед Брайан тавьширч машинаас буусан. Тэгээд Денис машинаа асаагаад аавынх руу биш шууд цагдаагийн газар руу утсан юм. Денис болсон бүхнийг цагдаа нарт ярьсан ч Майкийн тухай юу ч хэлээгүй. Харин цагдаа нар Брайаныг шууд баривчилсан. Хүний амь насанд занал хийсэн, хүчээр хулгайлахыг завдсан, галт зэвсэг ашигласан гэсэн үндслээр хорьсон юм. 16 сар өнгөрсний дараа прокурор Брайаныг дуудаж "Чи одоо л үннийг хэлэхгүй бол бүх насаараа шорон сууна" гэжээ. Энэ үед Брайан надад амлалт өгвөл би бүгдийг ярив. Майкийг хэн алсан, яаж хаана нуусан бүгдийг гэж хэлсэн юм. Ингээд 2017 оны 10 дугаар сард Брайан мөрдөгчтэй тохиролцож бүхнийг ярихаар болсон. Үүнийхээ хариуд тэр Майкийн аллагын хэрэгт ял өрөхгүй болж зөвхөн хам эрэгтний мэдүүлэг өгч Денисийг буруутгах зорилготой тохиролцсон юм. Түүний анхны үг Майкийг алах санааг анх гаргасан хүн бол Денис. Тиймээс тэд хамтдаа төлөвлөгөө боловсруулжээ. Анхны санаа нь Майкийг ажил дээр нь хөнөөж гэмт хэрэг мэт харагдуулах. Гэхдээ энэ нь хит эрсдэлтэй санагдсан тул өөр хувилбар бодож олсон. Хоёр дахь төлөвлөгөө Майкийг ан хийх үед нь алж осол мэт харагдуулах. Тэгээд л тэд Майкийг нууран дээр ан хийж байх үед нь живсэн болгож цогцсгүй эргийн ард нуугдахыг хүссэн байна. Хэрэг болсон өглөө Майк өөрийн машинаар завиач ирээд Семинол нуур руу явсан. Брайан араас нь дагаж утсан. Тэгээд завин дээр хамт гарч нуурын гүн рүү явсан байна. Брайан Майкийг гинэд түлхэж ус руу унгаасан. Майк модны мөчрнөөс зуурч амьд гарах гэж тэмцэж байсан. Гэтэл Брайан буу гаргаж ирээд бууджээ. Брайан цогцыг завиндаа ачаад гэртээ харсан. Эхнэртээ өнөөдөр ан хийгээгүй гэж худлаа хэлсэн байжээ. Нохоогоо салхилуулчаад ирий гэж хэлж гараад Семинал нуураас 1 цагийн ойд орших Кар нуурын ойролцоох бүглүү газар аваачиж газар ухан цогцыг булсан. Дэлгүүрээс цайруулагч Бирзент хурц худалдан авч гэмт хэргийн бүх ул мөрийг арилгахыг зорьсон. 2017 оны 10 сарын 18-нд Майкийн цогцос алга болсон өдрийнхөө хувцастай хурмын бүгжтэйгээ олдсон. Энэ бол Майкийн ээжийн хувьд 20 жилийн дараах үннийг олсон мөч байлаа. Харин анх Семинол нуурт олдсон ангийн хувцас бол Брайан Денис хоёрын зориуд тавьсан хурамч нотлохой байсныг Брайан хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа 2018 оны 12 дугаар сард Майкийн аллагын хэрэг шүүхэд шилжиж Денисийг баривчилсан. Денис шүүхтэр хүн амны хэрэг хамтран оролцсон мөн нотлохой устгасан зэрэг 3 үндслэлээр яллагдагчаар татагдсан. Брайан гэрчийн ширээн дээр гарч ирэн болсон бүхнийг дэлгэрэнгүй ярьлаа. Яг үнэндээ бүх зүйл Брайаны хэлсэн үгдээр л үндэслэж байв. Шүүх танхимд хамгийн сэтгэл хөдлөмж мөч бол Майкийн ээж сууж байсан хэсэг байлаа. 20 жилийн турш тууштай зүтгэж хүүгийнхээ эргийн үнний төлөө ганцаараа тэмцсэн ээж. Тэр эцэст нь шүүхийн танхимд сууж үнэн хуулийн өмнө тогтоогдож байгааг харж байв. Майк болон Денисийн охин бас шүүхтэр ирж ээжигээ өмөрч "Би ээжигээ буруутай гэж бодохгүй байна. Хөнгөн ял өгөөч" гэж шүүгчээс гуйсан. 3 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа шүүгчид эцсийн шийдвэрээ гаргав. Денис буруутай түүнд нөхрөө алах төлөвлөгөөнд оролцсон үндслээр бүх насаар нь хорихыг оноосон. Энэ мэдээг сонсоод хамгийн түрүүнд амьсгаад арч нулимсаа арчиж байсан хүн бол Майкийн ээж. "Хүүмэн одоо тайван амарч чадна. Би 20 жил тууштай тэмцэж үннийг оллоо" гэжээ. Гэсэн ч хэрэг дуусаагүй. 2019 онд Денис дав залтсан. "Надад оноосон ял хэтэрхий хүнд байна" гэв. Шүүх нэг зүйлийг зөвшөөрсөн. Тэр нь нотлохооны хувьд шууд гардан алсан гэдгийг батлах баримт хангалтгүй гэж үзэн хүн амны хэрэг болон нотлох баримт устгасан гэсэн хоёр заалтыг хүчингүй болгож зөвхөн аллагын төлөвлөгөө зохиосон гэсэн үндслэл үлдээсэн. Үүний улмаас Денисийн бүх насаар нь хорих ял 30 жилийн ял болжээ. Майкийн ээж үүнийг сонсоод урам нь хугарсан. Хүүг минь алах төлөвлөгөө зохиосон хүн ердөө 30 жилийн ял авна гэдэг шударга явдал биш гэж хэлсэн байдаг. Харин 2020 онд эцэст нь Майкийн оршуулгын ёслол албан ёсоор хийгдсэн. 20 жил ганцаараа үннийг олох гэж зүтгэсэн ээж хүүгээ оршуулж "Би үннийг олж чадсан" гэж хэлсэн. Хэрвээ Майкийн ээж байгаагүй бол энэ нэрийг хизээч ил болохгүй байв. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.